Сайн байцгаана. Тэгэхээр ойрын хэдэн жил ер нь бол улс орнууд ер нь нэг тайван байсангүй эсэргүүцлийн жагсаалууд их болж байна. Тэгээд төрийн эргэлт их болж байна. За тэгээд бас бүр сая нэг хамгийн сонирхолтой юм нь болохоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч цэргүүдээ явуулаад Венесуэлийн удирдагчийг ингээд бариад авчлаа. Тэгэхээр энэ нь болохоор ер нь бол гаднаасаа харахад болохоор ер нь энгийн одоо хүмүүсийн хоёр тал талцаад одоо ингээд ер нь бол муу удирдагч байсан гэж зарим хэсэг нь ингээд хуваагдаж байна. Нөгөө талаас болохоор одоо ингээд энэ бол ингээд шууд ингээд бас нэг жоохон ядуу буураа улсын удирдагчийг ингээд очиод авчдаг. Энэ одоо ямар ч хууль дүрмгүй бас ингээд хүч хэрэгжилж чинь одоо хуультай нийгэмтэй ирэн үед ингээд ийм юм хийж байгаа нь зөв буруу юу гэд ингээд хоёр талд ер нь бол хуваагдсан байгаа. Гэхдээ энэний ард ер нь бол маш том юм болж байгаа. Яагаад ингээд Трамп бас ингээд шууд өөр нэг улсын удирдагчийг ингээд бариад авсан бэ гэдэг талаар бүгдээ бас жоохон одоо ойлгоё. За эхний үйл одоо хамгийн эхний ингээд гадрах дээр нь байгаа хүмүүс ойлгож байгаа юм болохоор за ингээд энэ ингээд удирдагчийг Америк нэгдсэн улсаас ингээд шууд ингээд Венесуэлийн удирдагчийг ингээд бариад авчлаа. Одоо ингээд ядуу буурай улсыг дээрлэгч юм. Тэгэнгүүт одоо ингээд одоо жишээлбэл ингээд одоо Хятад байна. Одоо Япон байна, одоо эсвэл одоо Орос байна, тэнгуүтэ Франц, Англи ч гэдэг юм уу. Ийм том улсууд одоо за ингээд дургууг нь хүргэдэг ч юм уу. Эсвэл одоо энэ болохгүй байна, энэ муу хүн байна, энэ муу удирдагч байна гэж шууд орж ирээд нэг удирдагчийн ч юм уу ингээд барайл аваа гарчдаг. За энэ болохоор ер нь бол одоо манайхан бас сайн мэдж байгаа зөвлөлт холбоот улсын үед болохоор манай удирдагч нарыг шууд аваад яваал ингээд өөрийнхөө удирдлагын доор бараг байлгах гад бас тэрнтэй жоохон төстэй юм болоод байгаа юм. За тэгэнгүүт нөгөө хэсэгт нь болохоор энийг болохоор одоо ингээд барьсан зөв барьсан буруу гэдэг ингээд саяны хүмүүс байгаа юм. Тэнгүүд одоо барьсан зөвөө гэж ярьж байгаа хүмүүс нь болохоор Венесуэл гэдэг улс нь болохоор ер нь бол өмнө нь бол маш хөгжсөн Латин Америк улстай одоо айгүй том улс байсан. Одоо ер нь бол хөгжлөөрөө хамгийн сайн байсан. Америктэй ч гэсэн өрсөлдөхөөр хэмжээний яагаад тэгэхээр одоо газрын баялаг маш ихтэй. Тэр нь болохоор ингээд нефтээрээ ингээд ер нь бол баяжсан тийм одоо Дубай шиг нэг улс байсан. Тэгээд ер нь бол та нар киногийн ч гэсэн бас сайн мэдэх байх. Одоо нэг халтар царайт энэ төр гэл кинонууд ирээдэг. Тэнгүүт маш алдартай. Тэгээд ер нь октод нь ч гэсэн Венесуэл гэл тэгэнгүүт ингээл хамгийн хөөрхөн октод байдаг орн гэл ер нь бол зөндөө хилдэг. Эрчүүд нь ч гэсэн айгүй мундаг. Тэгээд юм нь бүрдсэн ийм сайхан орн даанч нэг асуудал нь болохоор тэр нь болохоор үйлдвэрлэгч орн биш. Монгол улс ч гэсэн адилхан үйлдвэрлэгч орн биш. Энэ нь болохоор нэг асуудал болсон. Тэгээд бас одоо ингээд инфляц маш доошогоо унсан төрийн маш буруу бодлоготой байсан. Тэрэнд нь хамгийн гол хүн нь болохоор энэ Мадуро гэдэг энэ хүн болохоор одоо тэр улсыг одоо удирдах явах үедээ одоо ингээд маш мундаг байсан, тийм өндөр хөгжилтэй байсан улсыг одоо ийм муу болтол нь удирдах явж байгаа болохоор зөндөө олон хүмүүс наадах чинь маш муу удирдахч ийм сайхан улсыг ийм болголоо гэж. Тэнгүүтээ гадуур нь одоо ингээд баригдсныхаа дараа хүмүүс баярлж гин, гадуур тэмдэглэж гин, өөр улсад ч гэсэн ингээд энэ баригдсныг нь зөвөө гэж ярьж гин. Тэгэхээр муу удирдахч байсан нь бол яалтчгүй муу удирдахч байсан. Гэхдээ ингээд нөгөө талд хүмүүс болохоор ингээд ер нь бол ядуу буруу улс байсан ч гэсэн ямар ч улс ингээд хөгжсөн ядуу ингээд хоёр улс байсан. Яг ингээд олон улсын хууль дүрмэндээ бол яг адилхан эрх тэгштэй ийм улс байдаг. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл Монгол улсад ингээд нэг гадны гэмт хэрэгтэн хүрээд ирэнгүүт одоо тэр улсын одоо хятад ч юм уу одоо жишээлбэл хятад цагдаа нар шууд орж ирэл тэр хүнийг барих боломжгүй. Одоо ингээд шууд ингээд хууль цагдаагийн байгууллагт ингээд мэдэгдээд ингээд хамтарч ажиллах ч юм уу тиймэрхүү ингээд зөвшөөрөл авдаг ч юм уу тиймэрхүү юм байж иж шууд ингээд хятад цагдаа нар орж ирээд ингэх нь бол боломжгүй. Тэгээд тэрнтэй адилхан шууд ингээд орж ирж байгаа нь маш буруу гэдэг ер нь бол одоо эсэргүүцэж байгаа хүмүүс байна тийм. За энгийн одоо ингээд гаднаа л ингэж харагдаж байна. Тэгэхээр цаанаа юу болж байгаа вэ гэхээр би түрүүн ихэнд ярьсан. Энэ болохоор Латин Америк дундаа ер нь бол ингээд нефтээр ер нь бол алдартай. Тэгээд ер нь бол тэрүүгээрээ баяжсан улс байгаа. Тэнгүүд одоо энэ Мадуро гэдэг энэ хүн нь болохоор Латин Америкт байдаг. Гэхдээ ингээд Орос улстай, Хятад улстай ер нь бол илүү сайн холбоотой. За тэгээд ойрын хэдэн жил болохоор ер нь бол Хятад улсаас одоо бас Орос улсаас ингээд нефтээ тэндээс аваад ингээд дөнгөд одоо тэр Венесуэл улсын бас одоо эдийн засаг нь бас гайгүй яваад исэн. Дөнгөд ойрын хэдэн жил тэр үед нь болохоор ер нь бол Хятад Оростой ер нь бол маш сайн холбоотой байсан. За тэр нь болохоор одоо таалагдахгүй байгаа. Америкт таалагдахгүй байгаа. Америкийн ерөнхийлөгч
За тэгээд Америкийн ерөнхийлөгч ер нь бол ингээд Америк талаас 1900 оны сүүлээс хойш ер нь бол энэ Венесуелийн энэ одоо газрын тос нефтийг одоо ингээд өөрийнхөө эзэмшилд байлгахаар одоо өөрийнхөө л одоо ингээд удирдлагт байлгахаар ер нь бол төрөл бүрийн одоо ингээд арга хэмжээнүүд авсаар байгаа. Тэгээд тэд нар нь одоо ингээд бүр удирдлагатаа оруулах гад тий. Тэгээд сүүлийн хэдэн жил байдаг чийсэн энэ Оросуудтай маш сайн холбоотой байлаа. Гэхдээ Оросууд яаж ийн одоо ингээд дайндаа ингээд нэг сайн амжилт олохгүй байгаад байгаа болохоор тийшээгээ бас Венесуэлд туслах боломжгүй байгаад за ингээд Хятад улсд бас эдийн засаг нь маш муудсан. Тэнгүүд ингээд одоо Венесуэл руу бас туслах боломжгүй байгаад байна. За тэгээд энэ асуудлуудаас болоод зөндөө асуудал гарсан. Тэгээд тэнгүүд одоо Венесуэлээс ер нь бол өөр арга хэмжээнүүд авч эхэлсэн. Тэр арга хэмжээнүүд нь ер нь бол Америк таалагдаагүй. Тэгээд Америк улсаас Трамп ер нь бол одоо шууд энэ Латин Америктайгаа одоо жоохон ядуу буураа байгаа орнуудын одоо энэ нефтнүүдийг бас өөрийнхөө мэдэлд аваад яагаад тэгэхээр энэ нь бол одоо энэ Трамп гэдэг хүн маань болохоор одоо газрын тос одоо ингээд ер нь бол шин технологи юмнуудыг бас нэг дэмждэггүй. Уламжлалт юмнуудыг маш их дэмждэг. Тэгээд болж игэл энэ нефт юмнуудаар ингээд бас машин технологи юмнуудаа ажилуулах зорилготой ч юм уу. Тийм байгаа болохоор байгалийн одоо энэ баялагийг ашиглах ер нь сонирхолтой байдаг. Тэгээд тийм болохоор ер нь зөвхөн одоо энэ Венесуэлч биш одоо ингээд ер нь ойр орчмынх нь орнуудыг ер нь удирдлагатай байх зорилготой байгаад байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь ядаж байсан Венесуэл байлаа. Тэгээд Венесуэлийн удирдагчийг маш муу удирдагч одоо ингээд улсыг нь маш их дороотуулж जैन. Тэгээд хүмүүс дотроосоо бас эсэргүүцэж исэн. За иймэрхүү юмнуудыг нь бас ингээд ашиглаад тэгээд одоо ерөнхийлөгчийн бариад авчлаа. Тэгээд хооштой ер нь юу болох нөө бас одоо бас өөр орнуудад бас яаж нөлөөлөх нь гэдэг нь бас сонирн байна. Тэгэхээр одоо ингээд манай Монголтай ер нь бол төстэй харагдаж байна. Байгалийн баялагтай, тэгтээ маш их зээлтэй. Тэгээд инфляц бас маш нэлээд. Тэгтээ Монголтой бол харьцуулахааргүй маш их унтсан орн л доо. Ийм улсыг одоо ингээд том орнууд ер нь дээрлэхэд шууд бас юмнуудыг аваад эсвэл одоо удирдахчийн удирдаад явах нь зөв үү буруу юу одоо маш олон хүмүүс ингээд за энэ хүн бол муу хүн тийм болохоор ингээд барай явсан зөв гэж ярьж байгаа. Зарим нь болохоор үгүй ээ. Энэ болохоор бас ийм шууд ийм бас дураараа байж болохгүй байна. Хуультай нийгэмтэй байдгаа. Хуультай бас ийм байх хэвээр олон улсын хууль дүрмийг бас чангадах хэрэгтэй. Тэгээд бас одоо тэр тал дээр ингээ хэд хэд хуваагдсан байгаад байгаа болохоор юу болох нь хоошоогоо бас өөр орнууд ямар хөдөлгөөн хийх нь үү те бас одоо Хятадууд яах нь үү одоо ойр орчмынхаа орнууд одоо бас Азад бас өөр урагшаага бас одоо Камбож гэж зөндөө олон асуудал гарч ирж байна. Эсвэл Тайван байна те. Тайван нь болохоор одоо Хятадын нэг хэсэг одоо яг бас Хятадын нэг хэсэг гэж бас яг 100% өөрсдөө хэлэхгүй байгаа эсэргүүцэд байгаа Хонконгууд бас байна. Тэгэхээр одоо Хятадууд шууд ороод Тайван Хонконгийн бас удирдагчийг одоо шууд цагдаа нараар ч юм уу эсвэл тусгай ажиллагаагаар бариад аваа явахад ер нь бол эн чинь бас зөв буруу юу гэдэг талаасаа бас бодолцож үзэх хэрэгтэй. За тэгэхээр хооштой юу болох нь бидийг бас та бүхэндээ хүргэй явна. Баярлалаа.